Сайн байцгаана уу хүүхдүүдээ 11-р ангийн А синхро хичээлийн 10-р хичээл эхлээд бэлэн боллоо. Өнөөдөр хичээлийн сэдв хэл зүйн найруулгын алдаа авах нэ. За найруулга гэж юу вэ гэж. Найруулга зүйн хүний санаа бодол юм үзэгдлийг хэрхэн уран яруу товч тодорхой эмх зэгцтэй илэрхийлэх аргыг илрүүлэх зорилгоор тухайн хэлний арга хэрэглүүрийг шинжилдэг. За өөрөөр хэлбэл бичиг зохиолын хэм хэмжээний хүрээнд хэрхэн зөв товч тодорхой ойлгомжтой ярьж бичиж болохыг судалдаг гэсэн үг юм. За найруулгын зэргийг дунд найруулга, дээд найруулга, доод найруулга гэж 3 хувадаг. За дунд найруулгын онцлог бол болсон хэрэг явдлыг ерийн өгүүлсэн найруулгын дунд найруулга гэдэг. Өгүүлэгчийн сэтгэлийн өнгөөс бол хомс илэрдэг. За дээд найруулга гэдэг бол хүндэтгэлийн утгатай, утга шилжүүлсэн дүрслэлтэй найруулгыг дээд найруулга гэдэг. Үгийн өнгө аяс өгүүлэгчийн сэтгэлийн өнгө бүрэн бол илэрдэг. Судар номын эрхэмсэг яруу найруулга бол дээд найруулгатай байдаг. За доод найруулга гэдэг бол хар ярианы хэлээр бичих ярихыг доод найруулга гэнэ. Өгүүлэгчийн өнгө аяс, үгийн утга, өнгө аяс ядмаг болох гажуу байдаг. За жишээлбэл бид нэр үгүүдээр жишээ авч үзье. Гар гэдэг үгийн гар гэдэг бол дунд найруулга, зээд найруулга нь мотор, доод найруулга бол саруу байдаг. Хэлэх гэдэг үг бол дунд найруулга, за дээд найруулга нь айлтгах, доод найруулга нь чалчих. Гэх мэтчлэн бүгдээрээ хоол, гэр, идэх, толгой гэдэг эдгээр үгнүүдийн дээд найруулга нь доод найруулга гэж юм бүгдээрээ ингэж харж болох нэ. За найруулгын төрөл онцлог ялгаа гэж бас байдаг. За жишээлбэл монгол хэлний 4 хэв маяг байдаг: тоочмж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж байдаг. За албан бичгийн найруулга бол тоочмж хэв маягаар бол бичигддэг бол уран зохиолын найруулга бол хүүрнэмж хэв маягаар бичигдэнэ. Эрдэм шинжилгээний найруулга бол эргэцүүлэмж хэв маягаар бичигддэг бол сонин нийтлэлийн найруулга бол тайлбарламж хэв маягаар бичигддэг байх нэ. За бүгдээрээ энэ албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний найруулга, сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулгын утга, хэм хэмжээ болгоныг товч, тодорхой, ойлгомжтой онцлогуудыг бүгдээрээ авч үзье. За албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн найруулга гэдэг нь. За албан бичгийн найруулгын хэм хэмжээ бол зөв дуудах хэм хэмжээ, зөв бичих хэм хэмжээ, хэл зүйн хэм хэмжээ, үгийн сангийн хэм хэмжээ гэсэн юм нарийн тогтсон хэмжээнүүдтэй байдаг. За эрдэм шинжилгээний найруулга гэдэг бол шинжилгээ ухааны болон боловсролын салбарт үйлчилж мэдлэг түгээх үүрэгтэй найруулгын төрөл байдаг. За зөв дуудах хэм хэмжээ, зөв бичих хэм хэмжээ, хэл зүйн хэм хэмжээ, үгийн сангийн хэм хэмжээ бол байдаг. За сонин нийтлэлийн найруулга нь нийтлэлийн хэл найруулгад сонин нийгэм, улс төрийн сэтгүүл, суртал, нэвтрүүлэг, радио, телевизийн нэвтрүүлэг, баримт киноны тайлбар, хурал, цуглаан, баяр ёслолын элдв арга хэмжээний хэлэх үгийн хэл найруулга зэрэг бол сонин нийтлэлийн найруулгад ордог. За хэм хэмжээ бол найруулга зөв байх ёстой, бичгийн алдаагүй байх ёстой. За эмх зэгцтэй байх ёстой гэдэг байна. За уран зохиолын найруулгын утга бол аливаа юмс үзэгдэл, тэдгээрийн зөрчил, тэмцэл, хөгжил, хувирал, амьдралын ил байдалд учир шалтгаан, хэлхээ холбоо, жам ёсыг өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн орчилд яруу сайхнаар нээн гаргаж уншигч сонсогчдын сэтгэл зүрхэнд нөлөөлж байдаг. Амьдрал тэмцэлд сургамж болох зорилгоор дүрслэх ба найруулах ур маягийг оновчтой ашиглаж зохиосон яриа бичгийн эхийг уран зохиолын найруулгын их гэдгээ. За уран дүрслэл нь яруу сайхан уянгаж тогтхойц бас байдаг бах нэ. За албан бичгийн найруулгын шаардлага, эрдэм шинжилгээний найруулгын шаардлага, үгийн сан, сонин нийтлэлийн найруулга шаардлага, үгийн сан, уран зохиолын найруулга шаардлага нь ямар байдгийг бэ, үгийн сан нь ямар байдгийг бэ талаар бүгдээрээ авч үзье. За товч тодорхой, оновчтой, энгийн ойлгомжтой, нурссан зүйлгүй, нэмэр хачиргүй, энгийн төв хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхүйц найруулгын үг утга бол төгөлдөр байдаг нь бол албан бичгийн найруулга байдаг. За үгийн сан нь бол чимэг үг, тодтгол үг, этгээд үг, бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгау, хуучин үг хэллэг, хар ярианы үг, ёгт хошин, өгөөцөн гэх мэт шилцэн утгатай үг уран дүрслэл бол албан бичгийн найруулгад хэрэглэхгүй. Харин мэргэжлийн үг хэллэг, албан ба хүндэтгэлийн үг хэллэг, хүсэмжилсэн, зөвшөөрсөн, татгалцсан үг хэллэг бол хэрэгэлсэн байдаг. Үгийг шууд утгаар бол найруулна. Шинэ үг хэллэг, нэр томьёо шаардлагатай бол хязгаартай хэрэгэлдэг. За эрдэм шинжилгээний найруулгын шаардлага бол тодорхой байх ёстой, товч байх ёстой гэсэн шаардлагатай байдаг. Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо түгээмэл үгийн хэрэглэгдэх давтамж бол их байна. Гадаад үг, хийсвэр утгатай үг, тоо баримт бол
эрдэмшилгээний найруулгалт их хэрэгэлдэг. За аялга үг, салаа утгатай үг, уран дүрслэл, этгээд бүдүүлэг үг, хар ярианы үг бол эрдэмшилгээний найруулгад бол хэрэгэлдэггүй байх нэ. За сонин нийтлэлийн найруулга бол мэдээ, баримт, үнэн, зөв, албан ёсны шинжтэй, гаргасан санаагаа баталсан, нэгтгэсэн, дүгнсэн байдаг бахан. За найруулга нь энгийн ойлгоход хялбар цөөн үгээр хэрхэн агуулга өргөн агуулга бол гаргадаг уран дүрслэл өвөрмөц хэллэгтэй байдаг. За уран зохиолын найруулга нь оновчтой, ойлгомжтой уран дүрслэлийн аргуудыг хэрэглэн найруулгын бүх төрлийг ашигласан байдаг. Уран зохиолын найруулгад үг шилжсэн утгаар хэрэглэгдэх нь түгээмэл байдаг. Зохиолын баатрын дүр, үг хэлний онцлогийг гаргах зорилготой зохиолчийн зорилгоор хуучин шинэ үг, нутгийн аялгауны үг, ерийн ба этгээд, хүндэтгэлийн ба бүдүүлэг үгэллэг, бичгийн ба хар ярианы үг, шингэсэн ба харь үг, мэргэжлийн үг хэллэг, идэвхтэй, идэвхгүй үг хэллэг зэргийг бол уран зохиолын найруулгад ашигладаг. Мөн яруу дүрслэл, чимэг тодтгол их учраас тэмдэг, нэр, авиа ба дүрс дуурайх үгийг бол уран зохиолын найруулгад өргөн ашигладаг. За албан бичгийн найруулгын өнгө аяс зорилго нь бол сэтгэл хөдлөлийн өнгө аяс төдийлөн тусахгүй, яриа лоозон, тунхаглал, мэдэгдэл, эсэргүүцлийн нот, бичиг зэрэгт зоригжуулсан, жигсэн, буруушаасан, зэмлсэн, няцаасан өнгө аяс зохих хэмжээгээр тусч болно. За хэл зүйн онцлог бол нэг үгийг олон дахин давтаж болно. Орчин цагийн уран зохиолын хэлээр бол бичсэн байдаг. Эрдэмшилгээний найруулга бол мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх, батлах зорилго бүхэн өнгө аястай байдаг. За нэр үг, тэмдэг нэр, үйл үг хэрэглэгддэг. Үйл үгийг одоо цагийн хэлбэрээр бичнэ. Хүүрнэх аястай, олон гишүүнт энгийн өгүүлбэр байдаг. Эзэн биеийг өгүүлбэр голлон хэрэглэгддэг. За сонин нийтлэлийн найруулга нь урайлан дуудсан, ухуулсан, тайлбарлсан сэтгэлийн өнгө аяс бол илэрсэн байдаг. За хэл зүйн онцлог бол найруулга нь энгийн, ойлгоход хялбар байна. Цөөн үгээр өргөн агуулга бол гаргаж байдаг. Уран дүрслэл өвөрмөц хэллэгтэй байдаг бах нэ. За уран зохиолын найруулгын өнгө аяс бол дүр дүрслэлийг үгээр гаргах, үзүүлэх зорилготой байдаг. За хэл зүйн онцлог бол үргэлжилсэн үгийн зохиолд үйл явдлыг тооцсон, хүүрнсэн, энгийн ба нийлмэл өгүүлбэр, уянгын буюу яруу найргийн зохиолд хэлэх аялгаар холбогдсон зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, жүжигийн зохиолд бүрэн бус болон бүтэц бус өгүүлбэр илбэг байдаг. Өгүүлэгчийн хандлага, үнэлэмж, сэтгэл хөдлөл илэрхийлэх үүрэгтэй нэгжүүд бол түгээмэл тохиолддог. За найруулгын хэм хэмжээний тухай бүгдээр ойлголтоо баттгая. Найруулгын алдаа гэдэг бол тухайн их бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэгэн хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юмд хандуулж буй нэг эсвэл хэд хэдэн үг хэллэгийг бол хэлдэг байна. За өөрөөр хэлбэл бичгийн хэлний хэм хэмжээ, найруулга зүйн шаардлагыг зөрчснөөс найруулгын алдаа үүсдэг. Найруулгын шаардлага бол ерөнхий шаардлага, тусгай шаардлага гэж хоёр байна. Ерөнхий шаардлага нь ойлгомжтой, үг сонголт сайтай, товч хураангүй, гой зүй хийгээд учир зүй бол байх нь. За тусгай шаардлага гэдэг нь сонирхолтой, яруу сайхан, нэгэн загвартай зохиогчийн үзэл бодол бол туссан байдаг байх нэ. За найруулгын алдааг бүгдээрээ найруулгын бус гэж хоёр хуваадаг байна. За найруулгын алдаанд үг буруу сонгосон, үг илүүдсэн, үг дутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг давтсан, үг буруу хэлбэржүүлсэн алдаанууд ордог бол найруулгын бус алдаанд баримтын, учир зүйн, хэл зүйн, гой зүйн алдаанууд бол ордог. За юунаас бол найруулгын ямар төрлийн алдаа гардыг хүснэгтийн мэдээлэлээс бүгдээрээ харж болно. Найруулгын алдаа жишээнүүд байна. За алдаатай өгүүлбэр байна. Энэ алдаатай өгүүлбэрийг зассан бас өгүүлбэр байна. Эдгээрийг бүгдээрээ авч үзье. За үг буруу сонгосон алдаа зарим дэлгүүр хямдрал гэж хүн төрлөختнийг хуурдаг гэсэн өгүүлбэр бол хүн төрлөختөн гэдэг нь өргөн утгатай бөгөөд хүн болж төрсэн бүгдийг бол хэлж байна. За энэ өгүүлбэрийг бүгдээрээ засъя. За зарим дэлгүүр хямдрал гэж хүнийг хуурдаг гэж хүн төрлөختөн гэдэг бол ерөнхий утгыг бид нэр хүн гэж засж байна. Үг илүүдсэн алдаа байна. 1 жилийн хугацаанд Япон улсад хэлний мэдлэгээ дээшлүүлэн сайжруулах хүмүүсийг бүртгэж байна гэсэн өгүүлбэрт хугацаанд улсад дээшлүүлэх гэсэн үгийг онц шаардлагагүйгээр бичсэн байна. За энийг бүгдээр засан зөв найруулгатай өгүүлбэр болгосныг харъя. 1 жил
Японд хэлний мэдлэгээ сайжруулах хүмүүсийг бүртгэж байна гэж бодвол болно. За үг дутсан алдаа байна тий. Ерөнхий сайдын уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгшээсэн хэмээх өгүүлбэрт хурдан морины уяагаар хэмээх үг тодтогч ойлгомжтой хэлээгүйгээс үг дутсан алдаа бол бий болж байна. За ерөнхий сайдын хурдны уяагаар гэж бол энэ үгийг хийлэх байсан. Зочлоход чин сэтгэлээсээ бэлгшээсэн гэж зөв өгүүлбэр болох зүйтэй ах нэ. За яруу хэрэглүүр оновчгүй сонгосон жишээ байна тий. Хотын төвд автомашины цуваа ар араасаа даган сүлжилдэн ирээлжлэн сувдан хэлхээ мэт хөврөх нь хөвсгөл нуурын хөлөг онгоцоор яваа юм шиг санагдна гэж байна тийм ээ. За үүнийг засъя. Ар араасаа сүлжилдэн ирээлжлэх автомашины цувааг сувдан хэлхээд зүйрлэх нь зохимжгүй юм аа. За үг давтсан алдаа байна тийм ээ. Улсын их хурлыг 4 жилийн хугацаатай сонгодог. Улсын их хурл 76 гишүүнтэй гэж. За хоёулаа энэ өгүүлбэр улсын их хурл гэдгээр нь эхэлсэн байна тий. За энийг бүгдээр үг давтсан алдаа гэж үзээд энэ өгүүлбэрийг улсын их хурлыг 4 жилийн хугацаатай сонгодог бөгөөд 76 гишүүнтэй гэвэл тухайн үг давтсан алдааны найруулга арилж байна. За үг буруу хэлбэржүүлсэн алдаа. Таны бие лагшин тунгалгүй. Таны хичээл ном чинь сайн уу гэдэг өгүүлбэр байна тий. За тэгэхээр бие лагшин тань тунгалгүй. Хичээл ном чинь сайн уу гэдэг одоо үгээр солин найруулж байна. За юунаас болж найруулгын ямар төрлийн алдаа гардыг хүснэгтэн мэдээлэлээс бүгдээрээ харж болно. За найруулгын бус алдаанд баримтын алдааны тодорхойлолт бол тухайн юм үзэгдэл баримтын талаар мэдэхгүй буюу тойм төдий төсөөлттэй байснаас гүйцэтгэл авлаагүй зэргээс үүсдэг цэг таслал том жижиг үсэг баримт буруу сонгосон зэрэг болвол алдаанууд ордог. За жишээ нь Монголын нус товчоо 14-р зууны бүтээл бөгөөд монголчуудын түүх соёлын хамгийн том баримт юм гэдэг алдаан дээр Монголын нус товчоо бол 13-р зууны үеийн зохиол юм аа. Тэгэхээр энэ бол он цагийг буруу хэрэглэсэн баримтын алдаанд орж байна. За учир зүйн алдаа байна тий. Сэтгэхийн хууль учир шалтгааны хэм хэмжээ зөрчсөний улмаас үүссэн алдаг болно хэлнэ. Өгүүлэгч итгээд өгүүлж бичиж байгаа зүйлийнхээ холбоо дистрак алдснаас үүсдэг. Нийслэлээс хуруу дарамзайд орших бат сөмбөр суманд очиход маш хол байлаа гэдэг энэ сонинаас авсан энэ учир зүйн алдаа. Энэ хуруу дарамзай гэдэг бол баг зай тий. Тэгээд энэ баг зайгаа маш хол гэдгээр ингээ эсрэг утгатай илэрхийлэхээр энэ учир зүйн алдаа. За гой зүйн алдаа байна тий. Хүмүүсийн гой зүйн боловсрол ёс зүйн хэм хэмжээ зэрэгт альваа нийтэлж байгаа зүйл үр дүнтэй өгөөжтэй байх шаардлагыг зөрчсөн алдааг хэлнэ. Муу дээр муухай, муухай дээр улцсан гихчээр ажил үргээ гүйцэтгэхээр явсан олон хүний амь эрсдсэн золгүй явдал болж гисэн энэ өгүүлбэр байна тийм ээ. За энэ бол амь эрсдсэн золгүй явдалд оновчгүй зүйлээ сонгож бол найруулсан гой зүйн алдаа баг нэ. За хэл зүйн алдаа байна. Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэл зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөний улмаас үүссэн алдааг хэлнэ. Үүнд үгийн хэлний зүйн утгыг буруу хэрэглэсэн, үеийн цаг хэв байдлын утгыг буруу гаргасан, үгсийн аймгийн найруулгын үргийг оновчгүй илтгэсэн зэрэг алдаа бол ордог. Сэтгүүлч нар сонирхолтой асуулт асуусан нь хурлын ур амьсгалыг идэвхжүүлэв гэдэг нь бол хэл зүйн алдааг зөв оновчтой болгож байгаа жишээ байна. За анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.